За та бүхэндээ Ариматын Йосефийн сонголт гэсэн сэдвээр Марк номын 15 дугаар бүлгийн 42-оос 47 дугаар ишлэлийг хүргэж байна. Тэгэхээр хамгийн хүнд хэцүү, хамгийн аимшигтай нөхцөлд хамгийн муу, буруу сонголтыг хийсэн хүн бол Понти Пилат. Харин эсвэргээрээ яг адилхан нөхцөл байдалд хамгийн зөв, хамгийн сайн сонголтыг хийсэн хүн бол Ариматын Йосеф юм а. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ энэ Ариматын Йосефийн хийсэн сонголтоос хамтдаа суралццгаая. За эхлээд энэ Йосефийн хийсэн сонголт бол олон нийтийн өмнө ил тод тийм сонголт байсан. За яагаад гэвэл хэрэг бид нар Иохан номын 19 дугаар бүлгийн 38 дугаар ишлэгийг харах юм бол Ариматын Йосеф нь Есүсийн дагалдагч байлаа. Дагалдагчдын нэг байлаа гэж. За магадгүй Йосеф өөрийнхөө албан тушаалаас болоод тухайн үеийн нөхцөл байдлаас болоод өөрийнхөө итгэлийг хүмүүсээс нуудаг байсан баг. Өөрийнхөө Есүсийн дагалдагч гэдгийг нэг их хүмүүст ярьдаггүй байсан баг. За тэгвэл юу түүний амьдралыг өөрчлөхөд хүрвэ? Мэдээж Есүсийн загалмайн үйл явдал. Магадгүй тэр загалмай дээр цовлогдоод юу хийж байгаагаа мэдэхгүй энэ хүмүүсийг уучлаач гэж залбирах Есүсийг хараад. Эсвэл түүний хажууд цовлогдож байсан нэгэн гэмт хэрэгтэн Есүсээ та мөнхийн улсдаа орохдоо намайг бодоорой гэж хашгирахыг сонсохдоо. Эсвэл энэ хүн үнэхээр Бурхны хүү байжээ гэж тунхагласан 100 цэргийн даргын тэр үгийг сонсохдоо энэ Йосефийн зүрх сэтгэл түүний итгэл өөрчлөгдсөн байж болох юм. За ямар ч ихсэн загалмайн энэ үйл явдлын дараа Ариматын Йосефийн итгэл өөрчлөгдсөн байна. Тэр итгэлээ зоригтойгоор тунхаглаж би Есүсийн дагалдагч, би Есүст итгэдэг гэдгийг тэр хинээс айжчлахгүйгээр хэлж эхэлсэн. Тэр зоригтойгоор Пилат дээр очиод Есүсийн шарилыг гуйлаа гэж энд гарч байгаа. За тэгэхээр хэн нэгэн хүн өөрийнхөө итгэлийг олон нийтэд ил тод тунхаглан зарлана гэдэг нь яагаад тийм чухал юм бэ? За мэдээж эхлээд тэр хүнийг харж сонсож байгаа маш олон хүмүүст итгэлийн зөв нөлөөллийг үзүүлдэг гэсэн үг. Иохан номын 19 дугаар бүлгийн 39 дугаар ишлэлээр харах юм бол нөгөө Никодимын тухай гарч байгаа. Энэ үйл явдлын дараа Никодим бас тэдэнтэй нэгдэж байгаа талаар. Өөрөөр хэлэх юм бол нөгөө Есүс дээр шөнөөр очиж уулзаж байсан фарисеучуудын нэг болох тэр Никодим. Тэр ч гэсэн бусдаас ичээж магадгүй тэр өөрийнхөө итгэл үнэмшлийг нууж байсан баг. Гэтэл Никодим бас ил тод өөрийнхөө итгэлийг тунхаглаж эхэлсэн баг. За нөгөө талаас итгэлээ бусдаас нууж ичилгүүгээр тунхаглана гэдэг маань надад өөрт маань маш чухал. Өөрөөр хэлбэл би итгэлийн хувьд хариуцлага хүлээж бусдын нүдний өмнө би үнхээр гэрлэн давсан болохоор би хичээж итгэлийн хувьд өсөж төлөвшөх яг тэр үе рүүгээ ордог гэсэн үг. За нэг нөхөр машинаа бариад хурдны замаар давхиж байж гэн. Гэтэл яг өмнө нь давхиж исэн машины ард талд би Есүст хайртай. Хэрвээ та Есүст хайртай бол сигналаа чанга дараарай гэж. За түүнийг хараад нөгөө хүн маань хурдаа нэмэлийг хажууд нь очиод нөгөө хүний хажууд очиод сигналаа маш олон удаа дарсан. Би ч гэсэн Есүст хайртай гэл. Тэгсэн чи өнөө хүн цонхоо онгоолгоод маш их ууртаагаар чи солиороо юу гэж орилсон гэдэг. Тэгэхээр энэ жолооч нь яг тэр машины жолооч нь хүн байсан үгүй гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч гэсэн бид олон нийтийн өмнө би Есүсийн дагалдагчаа гэж хэлэх үед хүмүүс биднийг хардаг. Тэгээд бидэнд гэрэл давсан болж амьдарч эзнийг гэрчлэн харуулах тэр хариуцлага бидэнд үргэлж байдгаа гэсэн. Тэгэхээр Ариматын Йосефийн хувьд евдээчүүдээс айж байлаа гэсэн үг энэ дээр гарч байгаа. Түүний дотор айдас байсан байх нь тийм үү? Тэгэхээр нэг юм судалгаа гарсан юм байна л да. Есүст итгэгч хүмүүс яагаад сайн мэдээ тарааж өөрийнхөө итгэлийг гэрчилдэггүй вэ гэж. За 14% нь болох тэр биний амьдрал хараахан бусдад Христийг гэрчлэхээр
тэгж одоо сайн өөрчлөгдөж амжаагүй байна гэж хэлсэн болвол за 9% нь за би бол одоо завгүй байна гэж хэлсэн. За харин 28% нь болох төр би яаж сайн мэдээ тарааж гэрчил хийх вэ гэдгийг мэдэхгүй. За гэтэл үлдсэн 49% нь болох төр миний дотор ямар нэгэн айдас санаа зовлт байдгаа гэж. Тэгэхээр та одоо эдгээр хүмүүсийн аль нь вэ? Магадгүй та ч гэсэн ямар нэгэн зүйлс болж айд санаа зовж итгэлээ тунхаглан гэрчилж чадахгүй байгаа биш үстэй. Эсвэл та Ариматын Йосефтэй адилхан зоригтойгоор итгэлээ тунхаглаж итгэлийн тэр сайн нөлөөллийг бусдад одоо үзүүлж чадж байна уу те. Тэгэхээр Марк номын 10 дугаар бүлгийн 32-оос 33 дугаар ишлэлдэр хэрв бид хин нэгэн одоо хүмүүсийн өмнө Есүсийг бид хүлээн зөвшөөрж би Есүсийнхаа гэж хэлэх юм бол хожим эзэн одоо мөнхийн улстай чи минийхээ гэж биднийг хүлээн зөвшөөрөх болно гэж хэлсэн. Харин бид бусдын өмнө те эзнийг үгүйсгэх юм бол одоо хожим эзэн биднийг бас үгүйсгэж биднийг танихгүй гэж хэлнэ гэсэн одоо ийм үг байдаг шүү дээ тийм. Тэгэхээр Йосефийн сонголт бол үнэхээр олонний өмнө одоо зоригтой ил тод хийсэн тийм сонголт тийм шийдвэр байсан баг. За дараа нь Йосефийн сонголт бол одоо зоригтой сонголт байсан гэж. Мэдээж түүний хувьд бол айдас байсан ч гэсэн тэр зоригтойгоор одоо энэ сонголтыг хийсэн гэсэн. За хэрвээ санаж байгаа бол Петр яг энэ нөхцөл байдлын дотор Петр хүртэл 3 удаа эснээс урсан шүү дээ. Би Есүсийг мэдэхгүй, би энэ хүнийг ч мэдэхгүй гэж. Христийг цовдлогдсны дараагаар дагалдагч нар нь айгаад тэр гэртээ ороод хаалга дотроос нь төгдсөн байсан гэсэн тэр үгэртэл байгаа. Тэгэхээр тухайн нөхцөл байдалд бол Христэд итгэгч дагалдагчдын хувьд бол маш хэцүү аимшигтай нөхцөл байдалд Христийн дагалдагч гэдгээрээ тэд амиа хүртэл алдаж болохтэй бүх зүйлээ алдаж болох тийм нөхцөл байдал байсан. Тэгэхээр энэ Ариматын Йосефийн хувьд бол тэр үнэхээр нэр хүндтэй одоо тухайн үед Евдэн удирдах дээд зөвлөлийн гишүүн байсан ба. Тэгэхээр еврейчүүдийг удирддаг одоо Санхедрин буюу те 70 хүний одоо бүрэлдэхүүнтэй ийм одоо зөвлөл байсан те. Энэ зөвлөлийн гишүүн байсан. Одоогийнхоор бол магадгүй улсын их хурлын гишүүн байсан байх нь шүү дээ. Тэгэхээр Есүсийн дагалдагч гэж хэлснээр тэр энэ одоо зөвлөлийн гишүүнийхаа энэ эрх мэдэл, албан тушаал, алдар нэрээ алдаж болох. Тэр ихтгэл амиа хүртэл алдаж болох байсан. Гэвч тэр зоригтойгоор шийдвэр гаргасан. Яг л Пилатын сонгосон сонголтоос эсэргээрндээ тэр сонголтыг гаргасан гэсэн. Тэгээ нэгэн пастор ингэж хэлсэн. Яагаад одоо зарим итгэгч хүний хувьд жинхэнэ тэр баяр хөөр, сэтгэл хөдлөлтэй тэр халуун итгэл одоо энэ одоо урам зориг дүүрэн байдаггүй юм бэ гэж. Яагаад гэвэл тэр хүмүүс нь одоо эзэнд өөрийгөө бүрэн зориулж зориулалт золиосыг гаргаж чадаагүй хүн байна гэж хэлсэн байна. Тэгэхээр Жорж Вервер гэдэг хүн тэ энэ хүн бол дэлхийн илгээлтийн түүхэнд гайхалтай нөлөөллийг үзүүлсэн хүн гэж одоо ярьдаг. Тэрээр анх Есүст итгэж эзнийг хүлээж авахдаа өөрийнхөө бүх амьдралыг би эзэнд зориулъя гэдэг тэр сонголтыг тэр одоо шийдвэрийг гаргасан. Тэгээ түүнийгээ юу гэж хэлсэн бэ гэхээр би дахин хизээч буцаж одоо тэ эргэж ирэхгүйгээр тийм нэгэн одоо гүүрийг одоо давж гарлаа. Би дахиж одоо эргэж буцахгүй, эргэж харахгүй гэж хэлсэн. Тэгээд тэр өөрийнхөө одоо үлдсэн бүх амьдралыг илгээлтийн төлөө зориулсан гэдэг. За Julius Caesar Gaius за энэ хаан Британь руу дайрсан те. Британь буюу одоо Англи руу дайрсан ба. За тэд хөлөг онгоцтой Англи руу дайрч Английн одоо иргэдээр те далайн иргэдээр буух үедээ бүх хөлөг онгоцнуудаа бүгдийг шатаасан. Энэгээр юу илэрхийлсэн бэхээр одоо биднэрт буцах зам, ухрах зам гэж байхгүй. Бид зөвхөн урагшаага харж одоо тэмцэх болно, дайтах болно гэж хэлсэн гэж. Тэгэхээр A.W. Tozer-ийн гайхалтай нэг үг байдаг. Загалмаа дээр цовдлогдож байгаа хүнийг та нар ажиглан хараач. Загалмаа дээр цовдлогдсон хүн бол хизээч эргэж хардаггүй. Зөвхөн урагшаа одоо хардаг. Хоёрдугаарт нь загалмаа дээр одоо цовдлогдсон хүний хувьд гэх юм бол те одоо түүнд өөрийн гэсэн тэр
одоо ямар нэгэн хүсэл, зориг, төлөвлөгөө гэдэг зүйл бол байхгүй юм аа гэж. Тэгэхээр Христ дотор Христтэй хамт үхэн гэдэг чинь тэгвэл юу гэсэн үг юм бэ? Бид Христтэй хамт үхэн гэдэг маань, бидний хуучин хүн Христтэй хамт үхэн гэдэг маань одоо бид нэгдүгээрт бид дахиж арагшаа харахгүй. Хоёрдугаарт бид зөвхөн урагшаа, зөвхөн дээшээ эзнийг ширтэн харах бол. Гуравдугаарт нь одоо бид өөрсдийнхөө хүсэл төлөвлөгөөний дагуу явах биш. Харин эзний хүслийн дагуу амьдрах болно гэсэн ийм одоо итгэлийг хэлэх болно гэж. Тэгэхээр эзэн Есүс хүртэл дагалдагч нартаа Лух номын 9-р бүлгийн 62 дугаар эшлэлээр харах юм бол амьдсан дээр гар тавьсан хүн бол эргэж харах ёсгүй гэж. Тэр дагалдагчдаас бүрэн зориулт ба золиосыг хүссэн байдаг. Энэхүү Ариматын Йосефийн хувьд загалмаа түүнийг өөрчилжтэй. Тэр дотгошоо чимээгүй байсан бол одоо дахин хизээч би чимээгүй байхгүй гэсэн зоригтой тэр одоо шийдвэрийг гаргасан байна. За 3 дугаарт нь Йосефийн сонголт бол мэдээж мөнхийн сонголт байсан. Тэр өн мөнхийг сонгосон ба. 15 дугаар бүлгийн Марк 15-ын 43 дугаар эшлэлээр харах юм бол энэ Йосефийн тухай үлгэхдээ энэ хүн бол Бурхны хаанчлалыг хүсэн хүлээгч нэг юм а гэж түүний хэлсэн. Энэ одоо ямар утга байгаа вэ гэхээр одоо ч гэсэн Бурхны хаанчлалыг одоо хүсэн хүлээсээр байна гэж. Тэг магадгүй тэр нөхцөл байдал бол Есүс Бурхны хаанчлалыг дэлхийд авчирсан, Бурхны хаанчлалыг тунхагласан. Гэхдээ одоо тэр загалмаа дээр цовдогдсон өгсөн учраас одоо бүх зүйл ингээд дууссан гэж олон дагалдагчид нь бодож ирсэн. Харин Йосефийн хувьд Есүс өөрийнхөө хаанчлалыг бүрэн төгс байгуулах болно гэсэн тэр итгэл, тэр хүлээлт түүний дотор байсан гэдэг. За хэрэг бид Матай номон дээр харах юм бол Есүсийг хизээч хүн тавьж байгаагүй тэр хатан булшин тавьсан. Одоо цоошин майлган даавгаар түүнийг оруулсан талаар өгүүлдэг ба. Тэгэхээр энэ нь Исая номын 53 дугаар бүлэгдэх тэр зүгнэл биелэгдэхийн тулд байсан. Есүс яг л нүгэлтнүүдтэй адилхан тэр хатан булшинд одоо тавигдах болно гэж. Магадгүй Ариматын Йосеф яг л энэ эзний зүгнэл, эзний үг биелэгдэхийн тулд тэр өөртөө бэлтгэсэн одоо тэр хатан булшийг Есүст зориулахыг хүссэн баг. Түүний хувьд зөвхөн хатан булшаа биш тэр өөрийнхөө амьдралынхаа туршид бэлтгэсэн одоо өөртөө байгаа бүх зүйлээ эзэнд өргөж, эзэнд үйлчилж эзнийг дагахыг үнэхээр хүсэж байсан. Ариматын Йосефийн шийдвэр бол сонголт бол мөнхийн сонголт байсан. Тэр энэ төр зургийн ертөнцийн зүйлсийг биш. Харин тэр өн мөнхийн гайхалтай сонголтыг тэрээр хийсэн байна. Тэр өөрийнхөө алдар нэр, эрх мэдэл, эд баялаг энэ ертөнцийн зүйлсээс илүүгээр мөнхийн оршихуй, мөнхийн хаанчлал, Бурхны улсыг эзэн Есүсийн тэрээр сонгосон байна. Тэгвэл яг л энэ Ариматын Йосефтэй адилхан гайхалтай сонголтыг хийсэн бас нэгэн Бурхны агуу хүн байдаг. За энэ хүн бол 22 наснда дэлхийн алдартай одоо баритон дуучин болсон. Тэгээд NBC телевизээс түүнийг одоо маш олон жилийн маш их ашигтай тийм том одоо гэрэг байгуулъя гэж хэлэхэд нь түүнээс татгалцсан баг. Тэгэхээр яг өөртөөгөө адилхан тэр залуу номлогчийн тэр номлыг сонсохдоо түүний цуснд буцлаж байлаа гэж хэлсэн. Тэр үнэхээр гал халуун сэтгэлээр эзэнд өөрийнхөө амьдралыг өргөхөөр сонголт хийсэн. Тэгээд тэр би энэ залуу номлогчтой хамт явж дэлхийд даяар эзний сайн мэдээг тунхаглах болно гэсэн тэр шийдвэрийг гаргасан. Ингээд 104 наснда мөнхийн улс руу очих хүртлээ. Өөрөөр хэлбэл бүх насаараа 104 нас хүртлээ гэсэн үг. Билли Грэм номлогчтой хамт дэлхийд даяар явж сайн мэдээг тунхагласан энэ агуу Бурхны хүн бол Жорж Беверли Шия гэсэн хүн ба. Тэгэхээр түүний хувьд
алдар нэрийн оргилд байх үедээ эзэнд үйлчлэх тэр дуудлага сонголтыг хийхдээ түрүүн хэлсэнтэй NBC телевизийн тэр гэрээнээс тэр маш ашигтай үнцэнтэй гэрээнээс татгалзаад тэгээд гэртээ эргэж ирэх үедээ гэрт нь нэг юм төгөлдөр хур байдаг байсан. Тэр төгөлдөр хурын дээр ээжийнх нь үргэлж унших дуртай тэр итгэлийн шүлгүүдийн дотроос нэгэн шүлгийг онцолж аваад ая зохиож магтан дуугтанд зохиож эзэнд өргөсөн. Тэр магтан дуу бол бидний дуртай сайн мэддэг магтаал болготой. Их эзэн Есүсээс эрхэм үнэтэй үгүй. Энэ дэлхийн баялаг эрдэнэс, энэ дэлхийн алдар нэр юугаар ч солишгүй. Их эзэн Есүсээс эрхэм үнэтэй үгүй. Зөвхөн та бүхнээс эрхэм юмаа гэсэн энэ гайхалтай магтаал юм. Тэгэхээр Жорж Беверли Шиягийн хувьд түүний амьдрал мэдээж олон сонголтууд байсан баг. Гэхдээ энэ бүх сонголтуудын дотроос тэр Есүсийг сонгосон. Эзэнд үйлчлэх үйлчлэлийн тэр дуудлага тэр сонгосон. Түүнд өөрийнхөө бүх амьдралаа зориулсан баг. 1983 онд Амстердамд болсон том крусейдийн үеэр түүнийг дуулах үед тэнд цугласан олон мянган хүн түүнд халуун алгад ашигтыг өгсөн. Тэр үед уучлаарай та бүхний алгад ашигтаас илүүгээр би Есүст хайртай, Есүст дуртай. Учир нь их эзэн Есүсээс эрхэм үнэтэй үгүй гэж тэрээр хэлсэн гэдэг. Ариматийн Йосеф эзнийг насаараа магтан дуулсан сайн мэдээ тараагч. Эдгээр хүмүүс мөнхийн тэр гайхалтай зүйлсийг сонгосон байна. Тэд үн мөнхийг сонгосон. Тэр эзнийг сонгосон, тэр эзний дуудлагыг сонгосон. Тэгвэл таны сонголт юу вэ? Танд бас ийм гайхалтай итгэлийн сонголт байгаасаа гэж эзэн Есүсийн нэрээр хүсэн ерөөж байна.